намайг Отгон дуулын базар агч гэдэг Black Zebra студид ерөөхдөө үүсгэн байгуулад одоо 7 жил болж байна. Эхлээд нэг студ бас хүмүүстэй их жахвартай нэглэж байгуулж явуулжсэн. Тэгээд 7 сарын 1 болсон. 7 сарын 1 мэдээж манай студ бас солийн дөрөв өдөр байрлаж байсан учраас тэр нүүмээр бас сүтсэн хамаг тоног төхөрөж өгөх юм алдсан. Тэгээд тэрнээс хойш одоо 100% өөрийнхөө хүссэн сонирхлоороо дахиж Black Zebra студид ерөөхдөө байгуулад өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг явуулж байна. Бас видеоны болон кино урлаг сурж байгаа залуучуудын хүртээмжтэй ажил болоосаа түүнээс одоо юу гэж нэг юм өнөө маргааш шиг харсан нэг хитэн киноштын донд одоо уралдуулаад нэг төслийн шалгаад аваад энэ байж болох гэсэн тэр нэг юм хэсэг хугацааны зүгээр нэг л төр зүрх харгацаасан үйл явдал юм л гэж миний хувьд болтой шүү дээ. Хийх хүсэлтэй хүмүүст хүртээмжтэй зүйлд хөрөнгө оруулаасаа гэж хүсдэг. Өнөөдрөөр ер нь бүх юм дуусахгүй шүү дээ. Өнөөдөр нэг клип ч бай, кино ч бай, аль юм дуусахгүй. Маргааш гэдэг өдрөө дахиад болно те. Маргааш дахиад нар гарна гэдэгтэй адилхан. Эргээд хүн хүндээ амар сайхан дурсамжийг гоё зүйлийг үлдээх нь хамгийн гоё юм болов гэж боддог. Кино, клип, реклам те энэ бүхэн дээр бол бүгд амар сайжирч байна. Ан чинь угаасаа л үе үеэрэл юм байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан бол одоо өөрсдөө өнгө төрхтэй те үнэхээр гоё бас өнцгийг авч байгаа хийж байгаа тийм уран бүтээлч залуучууд тийм студ продакшнер гэсэн зөндөө гарч иж байна. Бидний хараагүй өнцгийг тэд нэр гаргаж ирж чадж байгаа учраас би ч гэсэн бас хараад бас тэдний дүүнээс нэр яагаад ийм байжлах уу гэсэн суралцчихсан асуудал. Зарим нэг хийсэн юм хараад бас үнэхээр гоё нэг лайк дараа шеэр хийж мэрчсэн тиймэрхүү гоё реклам, клип, тиймэрхүү юмуд бас зөндөө гарч иж байна. Тэрийн туршлаган дээр тэдний онцлог харах нь бас ингэж хөөр юм гарах байна. Одоо бидрэг бол үнэлэх хөлөмж гэдэг. Бид ч одоо юу гэж нэг кино хийгээд нэг алдчихгүй, за ингэчгүй, тэгчгүй, тэр нь CD болоод тулгаа ингээд бичлэг болчихвол гэж хамгийн хайдаг. Ухамсарлахгүй байна л да хүмүүс маань. Одоо сайхан хүртэл нэг кино шинээр нээгээл нэг хүүхэн лайв хийж авал баригдсан байна. Яг хүмүүс нэг үнгүй юм дуртай л байна л да. Гэхдээ үнгүй юм гэдэг чинь үнгүй л гэдэг. Гэхдээ энэ ярдыг үн цэн гаргаад кино театрт нэрж үзэх юм бол бүр их одоо мэдрэмжийг авахлах л та. Дүрсэн дээр гарч байгаа одоо өнгө будаг тэгэл тэр үсгийн фонд одоо юу гэдэг юм бүхэл юм дээр ингээд оролцдог. Тийм учраас тэрийг мэдээж хамгийн сайхнаараа хүмүүс хүлээж авах байсал гэж дотроо зүрх сэтгэл минь байдаг. Хамгийн кайфтайс бол хүмүүсийн одоо сэтгэл хамгийн кайфтруулдаг бидэрт хамгийн том уран байдаг. Тэрмээр нь уламжлалт нь биднэрт юм хийх юм гэж хүч өгдөг.